Авгах Стан өөрийн Mystery Shack дээр томоохон үдшилэг зохион байгуулахаар бэлдэж байна. Хэн нэгний төрсөн өдөр юм уу? Яг яагаад үдшилэг хийж байгаа юм бол гэтэл энийг зохион байгуулад нэлээд хүүхэд залуучуудаас мөнгө саах боломж гэж харж хийж байгаа болж таардаг. Авгах Стан Deeper Mabel 2-д үдшилгийн зар постерыг хөвлөгч машин дээр очиод хөвлөөд ирэхийг хүснэ. Манай хоёр хөвлөгч машин дээр очиод Deeper санаандгүй гараад тавьж үлдээгээд зургийг хөвөлтөл гарч ирсэн зургийг амлаад хөдлөнө. Жинхэнэ 3D хөвлөгч байх нэ тэгэхээр. За юу цаана өнөөдрийн бичлэгээр бас л Gravity Falls хүүхэлдэйн киноны хэдэн анги дээр товч тайлбар болон өөрийн дүгнэлт сэтгэлдээ үлдээхээр ирлээ. Би бол нэх амар сүртэй тэр дорн дуусна гэж бол амлахгүй. Гэхдээ мэдээж лайк болон subscribe дараад байх юм бол бичлэгийг оруулсаар л ах болно. Deeper Mabel 2 жинхэнэ зүйлс хэвлэж гарах чадвартай эвлэгчээс гарч ирсэн. Deeper-ийн хиймэл гарыг хараад айдагч шингэн зүйлээр устгаж болохыг олоод мэддэг. Өдөр тутамдаа л эвгүй ачин зүйлс хардаг болохоор ихэн бодлого ажил хуваарлтандаа очиод Mabel Wendy хоёр хамтдаа мөнгө хураалтан дээр суух байсан ч Mabel ажиллах биш. Үдшилтэд оролцмоор байгаагаа хэлэхэд Deeper Wendy-тэй яриа өрнүүлэх дотносох боломж байна гэж олж хараад за тэгвэл би Mabel-ийн оронд Wendy-тэй суучё гэд тохирно. Wendy-тэй ажиллахаар болсон манай залуу өөрийгөө бэлдэх зуур Mabel гарч ирээд за дотносоод үнсэлцээд амьдрал зохиох нь зүгээр шууд бүжинд ураараа даа гэж хэлэхэд нь Deeper би зөвхөн энэхүү гайхалтай үдэд зориулаад энэ хорвоо ертөнцтэй байж бол хамгийн төгс төлөвлөгөө зохиосон гэж хэлээд мангар урт төлөвлөгөө бичсэн цаас гаргаж ирнэ. Тэрийг нарсан Mabel Deeper тандж хаяа чи юмсыг бүр арай л хэдрүүлэхдээ заавал дараалал зохион байгуулалттай хийх юм аа. Нэг талаар бас хэцүү шүү наач. Зүгээр юмсыг байгаагаар нь явуулж болохгүй гэж үг гэхтэн Deeper төлөвлөгөө нь хэрэгтэй л гин. За үдшилэг эхэлж шоу зингээ эхэлж Deeper Wendy ажилдаа орно. За ажил эхэлсэн. Миний төлөвлөгөөч одоо хэрэгжих болно. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэсэн боловч Deeper харамсалтай нэлээд сандраа төгшөөд үнэн эвгүй явцгүй яриануд өрнүүлнэ. Харин гэр дотор Mabel үдшилгээр далимдуулан шинхэн өөрийн гэсэн үнэн чандуудыг олох зорилго тавьсан байдаг. Тийм болохоор хүмүүс ажиллаж яваад Grenda Candy хоёртой танилцаж авна. Сонирхолтой яриа өрнүүлж тэднийг танилцаж суухад үдшилгийн DJ болох Zeus хамгийн янзтай үдшилэгчийн зугаачийг үдшилгийн титмээр шагнаа гин. Гэтэл хаанаас ч бүүмэд Pacifica гэд бүр бие тооцсон эрхэмсэг охин гарч ирээд наад титмээ надад өг. Би авах хэрэгтэй л гин. Ямар даварцсан охин бэ? Үдшилгийн хамгийн зугаатайд нь өгнө гэж дөнгөж хэлээд дуусч хахад Pacifica за байж хэн надтай өрсөлдөх юм бэ? Энэ хачин гарууд уу? За болоод өг. Хэмээн муухай шүүмжлэл хэлэхэд Mabel түүний өөдөөс эсэргүүцэн өөрийгөө танилцуулахад Pacifica тэмцэлдэх гээд байна гэж ойлгоод дундаа тэмцээн явуулахар болно. Mabel үүнээс нь болоод ёстой бүжиглээ адил үгэн. Харин энэ бүхний цонхоор харсан Wendy би бас үдшилэгт оролцмоор байна. Deeper миний гаргалаарай гэж хэлээд үдшилэгт ороод яваад өгнө. Уг нь хамт цаг өнгөрүүлэх гээд энэ ажлыг сонгосон Deeper за хальт орчоод гарч ирэхэд гайгүй л үдэ. Яас орчих гэсэн авгах стан за давраад байгаарай ажиллаа хийн. Deeper ч жоохон хүнд байдалд ороод тархиа ажиллаудаа нөгөө хэвлдэг машин дээр очиод өөрийгөө дахиад хэвлчихээ л та. Ёстой зүв санаа байна. Туршаад үзьгээд өөрийгөө хэвлээд үздэл нэрнгсэ болчихдог. Өөрийнх нь хувилбар нь яг л түүнтэй адилхан байх бөгөөд адилхан дуу аваа, адилхан сэтгэхүй, адилхан зоригтой. Wendy-г найрах. Тийм учраас түүнийг ажил дээр суулгаад Wendy дээр очиод орлогон олсоо одоо хоёулаа зугаацч болох нэ гэсэн чинь нөгөө Wendy-гийн найзуудын дунд байсан Robbie хүрлцэн ирсэн байх бөгөөд хамаг төлөвлөгөөг нь бүснүүлнэ. Аргаа барсан Deeper чинь дахиад л нөгөө аргаа ашиглаж өөрийгөө хувилахаар шийдээд нэг мэдсэн бүр өрөө дүүрэн Deeper бүтчихсэн байна шүү. Харин Mabel Pacifica 2 маань үжиглэгийн титмийн төлөө ёстой ширүүхэн өрсөлдөж манай Mabel нууц зэвсэг бол хайдууны мэдчилгээг үзүүлээд арт түмний ялалтыг бараг л байгуул. Deeper болохоор тэнд өөрийгөө хувлаад Robbie-гийн дууг авч цухтаад өөрийн зохиосон төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд бүр галзуу урж өгч байна. Яа юмс ч халуухан байна да. Deeper гэхдээ хитрхээ их юм бодоод сүүлдээ бүр бүх юмыг төгс байлгах гэж инхнээсээ л галзуу хүн шиг ажиллана. Бодож сүүлдээ бүхэл бүтэн өөрийн гэсэн аермиг бүтээсний дараа эргэн тойрондох садаа болох магадaltaй бүх хүмүүсийг садаруулж Wendy-г хайж явж агаад ариун цэврийн өрөөний гадаад таарч төлөвлөгөөний дагуу биш зүгээр л жирийн өөрийнхөөрөө жижигхэн яриа өрнүүлэхэд бүх зүйлс зүгчгээ олж яг гоё болдог. Wendy-г ариун цэврийн өрөө орсон даруйд нь манай Deeper-ийн бүтээсэн аермиг гарч ирснэ. Хүүшээ төлөвлөгөөгөө яасан бэ? Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй мө гэхтэн Deeper тэдэнд тайлбар тавиад хөөе залуусаа заавал төлөвлөгөө байх албагүй юм байна. Би ямар ч юмд баригдахгүй өөрийнхөө л ярихад айгүй гоё ойлголцоод дотн байдал үүсгэчихлээ. Хэмээн тайлбарлахад манай нөгөө Deeper төлөвлөгөөний дагуу биш болчи бүжиглэх хэрэггүйгээ түүнийг авч яваад нэг жижигхэн 10% өрөөнд хорчин. Жинхэнэ Deeper хоригдсноор хувилбарууд маань хэн бүжиглэхээ шийдэх үед мэдээж маш том бодлайн барьцалтаан үүсээд үүмэн самуун дэгдэнэ. Энэ сайхан боломжоор жинхэнэ Deeper маань гяс гараад зүгтлгүй яах вэ? Зүгтэж гараад Wendy дээр очихын даваан дээр хувилбарууд түүнийг барьж аваад Deeper дунд нь хамаг үчээрээ тэмцэлдэж
Гарч ирээд солиуд буудуулаад галын төхөөг ажилуулна. Галын төхөө ажиллаж ус цацарснаар хөвөлбөр дипрүүд бүгдээрээ хайлан урсаж устаад ёо за ашгүй яллаа гэсэн чинь анхны бүтээс нь дипр номер 2 амьд үлдсэн байх бөгөөд түүнээс өшөө авахаар ноцолдоход ямар нэгэн үйлдэл хийхгүй урдуур ойгоор төлөвлөгөө гэж тэнэгтэж явсаар байгаад Вендиг аль үжээ Робид алдсан байна. Харин Mabel Pacifica 2-ын гал халуун өрсөлдөөнд Mabel орлогын санал хайр хүндлийг авсан байдаг ч Pacifica булхайцаад мөнгөөр зодоод ялтыг авна. Ихтэй Pacifica ерөөсөө ялаагүй. Учир нь Mabel хожигдсон ч гэсэн өөрийн жинхэнэ зүрхний андуудыг олж авсан юм аа. Гайхалтай. Хоёр дипр маань дэлгүүрийн дээвэр дээр суугаад төлөвлөлт төгс боломж гэж мангарталгүй зүгээр л хойноос нь гүйхгүй явдаа гэж ярилцсан ундаа уугаа судал хөөхи дипр хоёр чинь шингийн юм төрчүүл угаасаа хайлаад өгчин штэ чаавас. Эцэст нь дипр зүгээр урсгал ус шиг бүх зүйлийг явах чимээр нь явуулахар болж төлөвлөгөө гэдэг балай зүйлийг артаа орхисноор энэхүү анги маань дууснаа. За энэ анги болохоор миний хамгийн их үзэх дуртай ангиудын нэг бол яалтчгүй мөн. Яагаад гэвэл маш урт хичээлтэй өдрөө дуусгаад яг гэртээ орж ирээд гэрт байсан нэг хэвийн бовыг аваад телевизээ асаасан чинь боловсрол телевиз дээр яг энэ анги гарч исэн. Тэгээд өнөөдөр хүртэл маш том тод дурсамж үлдээсэн байдаг юм аа. Бас би яг тухайн үедээ өөрөө ангитай нэг охин крашлдаг байсан. Тэгснээ яг дипер шиг баахан төлөвлөлт хийгээд хизээж инхний алхмаа хийдэггүй. Айгаад хойшоо суудаг байсан болохоор яг ямар байгааг нь бол мэдэрж гин. Бас төсөөлөгдөж гин. Бид нэр энэхүү ангиас амар том сургамж авч болно. Ямар сургамж вэ гэвэл мэдээж суур бүтэц төлөвлөлттэй байх нь бол зөв зүйл. Гэхдээ хүмүүс бид нар хаяа тэрхүү зүйл дээр хэтэрхий анхаарал, стресс бодлоо зориулаад жинхэнэ амьдрал дээр эргэн тойронд чинь болж байгаа сайхан зүйлсийг анхаарахгүй сайхан бүхнээ зовлон болгоод балалцдаг. Тийм учраас хийхээ хүссэн зүйл эсвэл хайртай охиноосоо болзоонд явъя гэж асуух бодол байгаа л бол ихэн бодоод тооцоолоод байлгүй шууд л яваад гүйцдэг гэж урмыг өгөө та бүхэндээ. Тэгээд хэрвээ айж байгаа, сандарж байгаа бодоод ингээд яах бол ингэх болов ингэчүүл яах юм бол гэд санаа зовж ивэл ерөөсөө тэгж битгий бодоо. Шууд хий. Чи чадна би чамд итгэж гин. Итгэхгүй байвал надад итг. Гэхгүй.